Rally Red Mongolia 2009 тэмцээн манай улсад 1996 оноос хойш нийт 13 удаа зохиогдсон байна. Энэ удаагийн тэмцээнд манай орноос энэхүү раллид урд өмнө нь мотоциклийн болон машины ангилалд төрүүлж байсан хэд хэдэн тамирчин хурд хүчээс орхоор уралдааны зам гарлаа. Манай телевизийн сурвалжлах баг тамирчдыг замдаа гарахаас өмнө сэтгэлдлийг нь сонссон юм. 96 оноос хойш Монгол уламжлал болгосон Нисики аралыг гээд 7-8 орны тамирчин оролцдог. Энэ том тэмцээн холын замын аралын тэмцээн болдог. Тэрэнд 3 дахь жилд оролцож байна. Энэ жилд ямар онцлогтой байна? Ямар замаар уралдах маршрут гарсан? За энэ жилийн хувьд бол говь голдуу замаар л уралдахаар байна. Тэг жоо шулуун дуу тийм говьтай замаар. Онцлог гэх юм бол цөөн улсын тамирчид орж байна. Зөвхөн Япон, Колумб, Монгол гэхдээ ер нь замын хувьд бол нэлээд бороо устай учраас их хэцүү замаар явна гэсэн. Тиймэрхүү байдалтай байна да. Японоос Дакарын аварга нөхөр ирсэн. Америкийн 3 удаагийн аварга, Японы олон удаагийн аварга хүмүүс ирсэн. Тэгэхээр нэлээд өрсөлдөгч хүчтэй л. Тэмцээн мотоцикл болон автомашин гэсэн хоёр ангиллаар явагдаж байгаа. Харин одоо та бүхэнд мотоциклийн ангилалд уралдах тамирчдын сэтгэлдлээс хүргэе. Ордоор баруун тийшээ жоохон говь тийшээ уралдаж байна. Нийт уралдааны зам 3300 км байгаа. Тэгээ 8 хоног уралдана. Тий, бэлтгэл бол гайгүй хангагдсан байгаа. Бэлтгэлийн үед бол одоо мотоциклэл биелэлээ. Өөрөөр одоо бие бол нэг сайн биелж чадсан гэх гэхдээ тодорхой хэмжээнд бас улсын аваргаар уралдсан байсан учраас тэр бэлтгэлийг бол авч байна. Үнэхээр явах замын хувьдаас өмнөх жил яхаас ямар ялгаатай? Замын хувьд энэ жил олцоо тал газар говийн замаар уралдах юм байна. Энэ бол нийтдээ 3000 гаруй километр. Тэндээс специйн нэг 2000 гаруй тийм бараг 3000 км уралдах юм шиг. Rally Red Mongolia 2009 нийт 8 хоногийн турш говь хорийн бүсээр 3300 км орчим замыг туус нийцэд өндөрлөнө. Энэ удаагийн раллид 27 мотоцикл, 10 гаруй машин оролцож байгаа. Тэдний дотор Дакарт болдог үнэлэхүй аварга шалгаруулах раллид хамгийн олон удаа дараалан төрүүлсэн замун Япон машинаар Япон хүн Дакарын тэмцээнд төрүүлж дээд амжилт тогтоосон зэрэг энэ төрлийн спортын дэлхийн шилдэгүүдч уралдаанд оролцож байгаа. Ямар ч тач манай тамирчид тэдэнтэй энэ зэрэг зүйс уралдана гэдэгт ахмад тамирчид итгэлтэй байна. Тэмцээнд оролцогчдын алтан шар зам нь үлзийтэй байга.